Олон нийтийн радио телевизийн ногоон сум аянд технологийн 5 компани нэгтгэр болсон. Тэдний нэг болох Сентли банкуд санхүүгийн байгууллага олон нийтэд хувьцаагаа санал болгох эрхээ өнөөдөр авсан байна. Компани нийт хувьцааныхаа 29.97%-ийг буюу 67 сая ширхэг хувьцаа нэг бүр нь 150 төгрөгөөр нийтэд санал болгоно. Нийтдээ 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Сентли банк ба санхүүгийн байгууллагын нэг онцлог тал байгаа. Энэ өөрөө финтек компани, дэлхийг хэрэг финтек гэдэг өөрийн ураатай ийм компани байгаа. Тэгэхээр бусад банк ба санхүүгийн байгууллагаас ямар ялгаатай юм гэхээр нэгт нь олон улсын мөнгөн гуйвлага хийдгээр ялгаатай байгаа. Өнөөдөр одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр хамгийн хямдхан шимтгэлтэй олон улсын мөнгөн гуйвлагыг хийдэг ийм санхүүгийн байгууллага байгаа. Нөгөөтэйгүр юу гэхээр өнөөдөр Монгол одоо мерчант зээл буюу худалдаа 8 эрхэлдэг хүмүүст финтекийг ашиглаж одоо энэ барьцаагүй зээлийг олгодог ийм үйлчлэгийг бас Монгол улсад анх удаа нэвтрүүлээд ингэж явж байгаа банк ба санхүүгийн байгууллага. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан 529 банкуд санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс нийтдээ 4 банкуд санхүүгийн байгууллага нээлттэй хувьцаанд компани болсон юм. Өнөөдөр эрхээ авсан Сентли компани нь нээлттэй хувьцаат компани болж байгаа 5 дахь банкуд санхүүгийн байгууллага болж байна.